Энэ оны 2 дугаар сараас эхлэн манай улсад Улаанбурхан өвчний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. За өнөөдрийн байдлаар нийт 3900 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 77% нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэхүү өвчин нь бага насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй халдвар хүндэрсэн тохиолдолд үхэл төргөх аюултай өвчин юм а. Тиймээс манай улсад Улаанбурхан өвчний товлолт вакциныг тогтмол хийдэг. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээг яаралтай аван ажиллаж байна. Нийт өссөн дүнгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд батлагдсан тохиолдлын 43.7% нь бол 10-аас 14 нас байна. Тэгэхээр зэрэг энэ өвчин өөрөө халдварлалт маш өндөртэй, амьсгалын замаар халддаг. За халдварлалтын индекс нь 96-аас 98% гэдэг маань тухайлбал нэг өвчтэй яг лабораториор батлагдсан тохиолдолтой хамт байсан Улаанбурханы вакцинд хамрагдаагүй, өмнө нь өвдөөгүй 10 хүн хавьтал болоход 9 нь бол 100% өвддөг. Сургууль дээр суурилсан дархлаажуулалт хийгдэж явж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бас энэ товлол дархлаажуулалтаас хоцорсон тохиол байх юм л дархлаажуулалттай хамрагдаарай гэж хэлмээр энэ зөвлөмөр байна. За голомтын хариу арга хэмжээ аваад энэ батлагдсан тохиолдлуудын арга гэр эцэг эхчүүд болон сургуулийн орчинд бол дархлаажуулалт вакцинжуулалт хийгдэж байгаа. Тэгээ энүүн дээр бол бас ард иргэд маань бас сөрөг бас мэдээлэлтэй байгаа. Дархлаажуулалтан дээр бол бүрэн тэгж бас хамрагдахгүй. Зарим сургуулиуд дээр болохоор вакцин эсэргүүцсэн ийм бас хөдөлгөөнүүд бас явж байна. Мөн тус өвчний тархалт Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа бөгөөд улс орон даяар нийт 10-аад аймагт өвчлөл бүртгэгджээ. Харин өвчлөл бүртгэгдсэн 50 гаруй ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавин ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын ажлыг сургууль цэцэрлэг бүр дээр эхлүүлсэн бөгөөд зарим сургууль дээр хамрагдах хүүхдийн тоо хэтэрхий бага байгаа нь эрсдэл үүсгэж байгаа гэлээ. Хамгийн гол нь эцэг их асран хамгаалагч нар хүүхдийнхаа эрүүл мэндийг хамгаалж, амны хаалтыг зүүлгэх, гарын ариун цэврийг тогтмолд сахих с ิจ гтэй тохиолдол илэрсэн бол харьяа дүүргийнхэн өрхийн эмнэлэгт яаралтай хандахыг анхаарууллаа.